Сайн байцгаана уу? Та бүхэндээ эдийн засаг бизнесийн удирдлагын сургуулийн санхүү банк хөтөлбөрийг танилцуулъя. Санхүү банкны чиглэлийн мэрэгжил нь манай эртний өмнөх 3000 оны үед Эртний Вавилонд үүссэн гэж түүхэн тэмдэглэгдсэн байдаг. Орчин цагийн санхүү банкны систем нь 15-аас 16 дугаар зууны үеэс эхлэлтэй. Монгол улсад 1924 оноос банкны систем үүсэн хөгжиж 1958 оноос мэрэгжилнүүд бэлдсэн ба орчин цагийн системийн хувьд 1990 оноос эхлэлтэй мэрэгжил юм. Отгон тэнгэр их сургууль санхүү мэрэгжлийн хувьд 1999 онд анх бизнесийн удирдлага мэрэгчлэр элсэлт авч 2003 онд анхны төгсөлтөө хийж байсан. Санхүү банк хосолсон мэрэгжлийн хувьд 2016 оноос элсэлт авч эхэлжээ. Энэхүү мэрэгжлийн хувьд 17 жил тасралтгүй төгсөлт хийж нийт 810 мэрэгжилтэн бэлтгэсэн. Тус хөтөлбөрөөр төгсөгчид санхүүгийн удирдлага, нягтлан бодох бүртгэл, эдийн засаг, маркетинг, олон улсын худалдааны менежмент, хүний нөөцийн менежмент зэрэг олон чиглэлээр мэргэших боломжтой хүрвэх чадвар өндөртэй мэргэжил юм. Санхүү банкны мэргэжил нь олон салбарт өндөр түвшинд хөрвөн ажиллах чадвартай мэргэжил юм. Тухайлбал татвар даатгалын байгууллагад, банк санхүүгийн байгууллагад, төрийн болон төрийн бус байгууллагад менежер, санхүүгийн албаны ажилтан, нягтлан бодогч, эдийн засагч, байцаагчаар хөрвөн ажиллах боломжтой. Банк санхүүгийн салбар эрчимтэй хөгжиж буй өнөө үед эдийн засгийн чиглэлээр хөрвөн ажиллах боломжтой санхүү банк хөтөлбөрөөр элсэн суралцахыг урьж байна.